За энэ хууль тогтоомжийн тухай хууль энгийн мөртлөө бас их олон үр дагавартай юм л хуулийн асуудал ус хэлцэгдэж байна. Энийн дээр ганц хоёр өнцгүүд байгаа. Жишээ нь түрүүн бас яригдж байна. За нэгдүгээрт нь яаралтай гормоор хууль өргөн барина гэд. Уг нь бол эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой өрчлөн тооцоолох нөхцөл боломжгүй нөхцөл байдал дээр яаралтайгаар хэлбэршүүлсэн байдлаар хууль өргөн барина гэдэг. Ингээд тоо харахаар сүүлийн жилүүдэд 16 оноос хойш ихэд 68 хуулийг яаралтай гормоор өргөн барьсан байна л. Тэгэхээр хууль санаачлагчээс яг одоо энэ яаралтай гормоор өргөн барьсан гэж байгаа энэ 68 хууль үнэхээр тийм өрчлөн тооцоолох боломжгүй. Тэр шаардлага хангасан хэд байсан. Энэ яг одоо засгийн газраас яаралтай гормоор сүүлийн үед ч одоо бүр маш их яаралтай гормоор л гэдэг болчлоо. Ямар ч олон нийтийн хэлэлцүүлэггүй санаа бодлого хуулийн бүрдэлгүйгээр л ороод ирчдэг. Тэгэхээр энийн дээр одоо та нэг тоог хэлээч. Энийг одоо яаж энд өргөн барьж байгаа хуулиар яаж хязгаарлаж, яаж үжил санааны хүрээнд аваачих гэж байгаа. Урьдчилан тооцоолох боломжгүй гэдэг тэр нөхцөл байдлуудыг яаж бас харж байгаа. Хоёрдугаарт нь хууль дагалдуулж орж ирдэг. Би одоо энийн дээр бас түрүү нэг тоонууд харсан. 2022 оны улсын төсвийг 110 хууль жишээ нь дагалдаж орж ирээд 98 батлагдаад гарч ирсэн мэл. Та боддоо төсвийн хуулийг 110 хууль дагалдаж орж ирдэг. Жишээ нь одоо энэ хуулиудыг харах юм бол төсвийн хуулийг дагаад татврын хууль ороод ирдэг. Татврын хувь хэмжээд татврын хуулийг ороод ирдэг. Төсвийн хуулийг дагаад засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой хууль ороод ирдэг. Бүр төсвийн хуулийг дагалдаад төсвийн тогтвортой байдлын өөрөөс нь том хуулийг төсвийн хуулийг дагуулж орж ирээд өөрчлөлт алцгаа гаргацдаг. Яг энийн дээр одоо энэ таны өргөн барьж байгаа нана гишүүдийн өргөн барьж байгаа энэ хууль дээр ямар өөрчлөлт энийг яаж хязгаарлах. Жишээ нь одоо тэр нийслэлийн чөлөө хуулиуд орж ирж байсан газрын харилцааг зохицуулсан айхтар том заалтууд дагалдаж орж ирэл цогдоо гарчдаг. Энэ өөрөө ингээд яг улсын хурлын хууль тогтоох хуулийг одоо өнцгөө олон нийтийн санаа бодлого, мэрэгжилтнүүдийн санаа бодлого, хуулийн иж хүртэл цаг хугацаа олон зүйл одоо аль нь ч байхгүй ингээд нэг юм цорхоонууд энийг бас анхаарч байгаа хот бол өргөн барьж байгаа хууль дээр та эдгээрийг яаж зохицуулъя. Ер нь нэг юм үжил баримтлалаас гачахгүй гэдэг нэг юм ердийн үгний хүрээнд бол угаасаа тэр бол тэл хамаагүй тойрол явцдаг шүү дээ. Тодорхой зүйл заалт гарц гаргалгаа арга шийдэл энэ дээр байна уу? За зөвхөн дараа хариулт өгье. За яг таны ярьж байгаа энэ залтуудад л ерөөсөө үзэл санаатай өөрчлөлтүүд орж ирж байгаа. Юуг бол одоо жишээл та тэр яаралтай гормоор гэдэг яагаад бид нар энэ дээр тусгаж байгаа юм гэхээр тийм хууль бол орж ирнэ шүү дээ. Энийг эрс цөөлж өхүүднээс энийгээ энд оруулж зөвхөн ийм яаралтай үнэхээр одоо үндэсний аюулгүй байдалтай холбоотой тэгээд энэ цаг хугацаанд шахагдсан даруй авахгүй бол болохгүй байх ийм арга хэмжээнүүд онцгой нөхцөлд болохоос бусад юмд бол одоо ийм тайлбар байхгүй болсон. Тэгэхээр таны хэлж байгаагаар тийм тайлбарын шаардлага хангахгүй байгаа хуулиудыг бол ийм богино хугацаагаар шахаж одоо оруулж ирэх угаасаа нөгөө өөрөө тавигдж байгаа шалгууруудаараа хангах боломжгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд тэрийгээрээ бол боломжгүй болж байгаа. Энэ яг тоон дээр бол манайхаа харин 68 юу гэжсэн баха та хууль орж ирсэн ч үлээ. Тэр тоонуудыг манай ажлын хэсгийнхэн бас хилээд өгөөрэй. Энэ дагалдаж орж ирсэн хуулиуд яг одоо цогтгорол гишүүн бас өөрөө ч санаж байгаа энэ юу төсөв хилцэж байхад түрүүгийн парламентод хамгийн их энэ дээр юм ярьжсэн хүн бол би. Дагалдаж орж ирж байгаа хуулиуд чинь хууль эрх зүйн орчинг чинь өөрчлөөд байна. Тэгээд дараа нь бид нар гадны хөрөнгө оруулагчдад очиод манай хуулийн орчин тогтвортой гэд жил болгон юу төсвөө дагаад маш олон хууль тэгээ бүр эдийн засгийн хуулиуд байхгүй энэ чинь орж ирээд хуулийн орчин чинь өөрчлөгдөд бүр анхдагч хууль хяналтын хууль баха. Анхдагч хууль дагаж орж ирээд батлагдчихсэн юу байгаа байхгүй тохиолдол. Тэгэхээр энэ бүгдийг чинь яг тийм анхдагч хууль орж ирээд гарч ирсэн шүү дээ. Одоо тэр бүгдийг чинь нөгөө шалгуурууд тавьж өгөөд энэ дээр орох боломжгүй болж байгаа. Харин тэртээ тэргүй гэхдээ төсвийн сая тэр хин гишүүний ярьж байгаа юун дээр нэг ийм юм байгаамаа. Төсвийн хууль дагаж орж ирж байхад бид нар нэг л шалгуур тавьж байгаа. Зөвхөн санхүүгийн зохицуулт бүхий ийм л юм дагаж орж ирнэ шүү. Тэгэхгүй бол нөгөө хууль нь өөрөө шал өөр үзэл агуулгатай юмнууд орж ирээд байдаг. Ийм юм байхгүй шүү л гэдгийг хийж өгч байгаа юм. Тэгээ манай ажлын хэсгийнхэн тэр тоон дээр
нэмээд хариулж байгаа. За ажлын хэсгийн 10 дугаар микрофон. Отхон чимэг зөвлөх хариулт өгье. За гишүүний асуултанд хариулъя. Яаралтай гормоор энэ зохицуулт бол 2016 онд орж ирээд энэ хугацаанд бол 74% намрын чуулганыг оруулах юм бол 74% энэ гормоор бол хилцсэн байсан. За энэ статистик харахад бол сүүлийн одоо чуулганаар 2024 оны эхрлийн үед бол 2.4 дахин нэмэгдсэн байгаа. Тэгэхээр энэ одоо статистикийг үндэслээд яаралтай гормоор за хууль хэлцүүлэхэд бол нэгэнт одоо улсын хурлын дэгийн хууль дээр тодорхой барьер нь бол дээшилсэн байгаа. Нийт одоо гишүүдийн саналаар шийддэг болсон яаралтай гормоор хэлцэхгүй юу гэдэг. Харин агуулгын хувьд бүрдлийн хувьд бол бид нар энэ төсөл дээр нэг заалт нэмж өгсөн. Тэр нь цаашид яаралтай гормоор хэлцэхээр орж ирж байгаа энэ хуулиуд бол хэрэгцээ шаардлагын тандан судалгаагаа заавал одоо хийж орж байх ёстой гэдэг ийм шаардлага нэмэгдсэн байж байгаа.